За сайн байна уу? Apply-ийн сурвалж зуршлын төгс хэрэглэн төлөж буй ижигийн бодлого болон бодолтууд. Өнөөдөр болохоор за ижигийн 2021 оны 1-р шалгалт шинжлэх ухаан физик бодлого 4-ийн C гэснээ 1 2 хэлхээ өгчч тэ. Тэр хэлхээч болохоор нэгдүлээ ингэж байгаад ингэж тавьчих юм бол энэ бол цуваа. Ингэж байж байгаад ингэж тавьчих юм бол энэ хоёр бол хоорондоо зэрэгцээ гэж тийм үү. Тэгэхээр энэ хоёр бол хоорондоо цуваа нийлээд энэтэй зэрэгцээ. Энэ дэр болохоор энэ хоёр хоорондоо зэрэгцээ нийлээд энэтэй цуваа гэж хэлэх хэрэгтэй тийм. За бодлого гэсэн чинь эсэргүүцлийн утган тэнцүү 3 ширхэг эсэргүүцэл болон батарей зургт нэгт үзүүлсний дагуу холбогдсон байлаа. Тэний батарей гэдэг нь болохоор энэ нь батарейг болохоор зургтаа юу гэдэг нэг нь урт нөгөөх нь бүдүүн богинохноо зурх хэрэгтэй тийм. Тэнгүүтээ гүйдэл нь болохоор уртаас нь гарна юм гэсэн гэж. Энд дэр болохоор гүйдлийн шигээ гарч байгаа юм байна. Гүйдлийн шигээ гарч байгаа юм байна. Тэгээд холбогдсон байсан чинь яасан бол зураг нэгийн дагуу холбогдсон нь болохоор хэрэгэлсэн чадал нь нийтдээ P1 байж гинэ. Дараад нь 3 эсэргүүцлийгээ болон батарейгаа зурагт 2-т үзүүлсний дагуу холбосон чинь гурвангийнх нь нийт хэрэгэлсэн чадал нь P2 болж гинэ. За тэгээд их батарейны дотоод эсэргүүцлийг тооцохгүй байж болно. Тэгэх юм бол P1 P2-ийн харьцаа хэд вэ? Гэхээр гэж үү. За энэ дэр болохоор ингэж болно. Яг үлээ. За гурлаа тэнцүү эсэргүүцлээд гэсэн шүү дээ. Тэгэхээр би бүгдийг нь R гэж тавьчих болно гэсэн үг. Энд ч бас R гэж тавьчих болно гэсэн үг. Тэгэнгүүтээ эндээсээ гүйдэл гаргаад тэгэнгүүтээ гүйдлээ энд авчираад I гүйдлэгээ I1 I2 болгоод салгаад энэгээр нь урсгаад ч юм уу эсвэл энэ дээр өстэй салгаад урсгаад тэгэнгүүтээ энэ дээр хэрглэж байгаа энэ эсэргүүцэл дээр хэрглэж байгаа чадал энэ эсэргүүцэл дээр хэрглэж байгаа чадал энэ эсэргүүцэл дээр хэрглэж байгаа чадал гэж жаад бүгдээрийг нь нэмээд P1-ийг олж болно. Аль эсвэл эхлээд R ерөнхийгөө олоод тэгэнгүүтээ шууд бодчихвол нөө аль нь ч болно. Гэтэ R ерөнхийгөө бол арай цэвэрхэн болох бах. Арай бичгэл бага болох бах. За эхлээд болохоор энэ R эсэргүүцэл юм байна, энэ R эсэргүүцэл юм байна гэхээр цуваа байх юм бол шууд нэмчин тийм үү. Тэгэхээр энэ бол 2 R эсэргүүцэл юм байна л гэж байна. Доотлолтод байгаа юм болохоор тэгэхээр нэг R эсэргүүцэл байгаа. Зэрэгцээ байх юм бол уруугаар нь нэмэх хэрэгтэй тийм. Тэгэхээр би энэ дээр яг нэг ухаан R ерөнхий тэнцүү, нэг ухаан 2R нэмэх нь нэг ухаан R. Хоёулын тэнцүү гэж бод энэ дээр 2-оор үгүй тийм. Тэгэхээр нэг ухаан 2R нэмэх нь 2 ухаан 2R боллоо. 2R-ны 3 боллоо. Буцаад R ерөнхийг болохоор дельта толгоос л шүү дээ. Дельта толгоослоод тэнцүү 2R-ыг ухаан 3. Ерөнхий эсэргүүцэл нь юм байна. За тэнгуүтээ ажил гэдэг чинь тийм үү. Ажил гэдэг чинь болохоор OET байх хэвээр. O тэнцүү ER гэдэг омын хууль байгаа. Омын хуулийг ашиглаад хувиргаад үзсэн юм бол E квадрат RT байж болно. Аль эсвэл O квадрат ухаан R үржигдэнтэй байж болно тийм. За тэгээд чадал гэдэг чинь өөрөө ажлын ухаан хугацаа байх хэвээр. Гингүүд хугацаанд нь хувагаад энэ хугацаа байхгүй, энэ хугацаа байхгүй, энэ хугацаа байхгүй болчих тийм үү. Чадлыг дүүлэхээр OE эсвэл E квадрат R эсвэл O квадрат ухаан R гэж болж болно гэсэн үг байхгүй юу. Бид нар болохоор энэ дэр ямар нэгэн юу бичээг байхгүй юу. Гүйдлээ бичиж яах юм бэ, салгаж яах юм бэ, заван болчих штэ гэсэн юм чи. Энэ гүйдэлтэй томьёогоо хийчих. Ерөөс энэ томьёогоор л олъё. P тэнцүү O квадратыг ухаан R гэсэн томьёогоор олъё. Энэ манай батарей маань болохоор ямар нэгэн U хүчтэй л гэжгүй. Тэ? Энэ батарей маань болохоор ямар нэгэн U хүчтэй. Гэвчээр энэ дээр болохоор R ерөнхийгөө тавьчих юм бол энэ дээр P ерөнхий гараад ирнэ гэсэн үг шүү дээ. Би болохоор энэ дээдлийн 2-ыг R-ыг нэмэнгүүтээ нэг ширхэг 2 R болгоцсон. Одоо энэ дээр R ерөнхийгээ нэмчээрээ энэ нэрийг нийлүүлээд одоо хэлхээч юм болохоор нэг юм болцсон байхгүй. Тэ? Дэл дээр болохоор R ерөнхийтэй, доотлол дээр болохоор U-тай байгаа. Тэгэхээр P ерөнхий гэдэг маань O квадратыг ухаан R ерөнхий гэдэг маань энэгээр авах хэрэгтэй юу те. За жаараа нэг зэрэг бичье. R ерөнхий маань өөрөө 2R-ыг ухаан 3 болцсон байгаа. Тэгэхээр P1 тийм үү. Эхний бодлого дээр болохоор O квадратыг ухаан R ерөнхий гэхээрээ би O квадрат хуваах гэж хагаад 2R-ыг ухаан 3 тавьчих. Тэгэнгүүтээ хуваах юм бол байргынслаад үржих болно гэхээрээ 3-ыг ухаан 2R болгоод тэнцүү 3 O квадрат хуваах нь 2R. Энэ бол ерөөсөө P1 юм байна. За P2-ыг олъё. P2-ыг олъё гэхээр энэ тэ R эсэргүүцэл байгаа. Тэгэхээр R эсэргүүцэл байгаа. R. За тэгмүүд ихний энэ хоёр чинь болохоор хоорондоо зэрэгцээ шүү дээ. Тэгэхээр нэгийг ухаан
r дээр нэмэх нь 1-ийг хуваах нь r тэнцүү 2-ийг хуваах нь r болчих уу. Тэ? Энийг тэгээ байрыг эзлээд гэхээр одоо манай хэлэхээр бол ийм юм шиг болчих واخгүй. Энэ r-аас нөгөө хоёрыг нийлүүлчихээр r-ыг хуваах нь 2 болчлоо гэдэг. Тэгээд одоо цуваа юм чинь энэ хоёрыг нэмчихээр r дээр нэмэх нь r-ыг хуваах нь 2. Энэ дээр 2-оор өгье. 2 r-ыг хуваах нь 2 нэмэх нь r-ыг хуваах нь 2 тэнцүү 3 r-ыг хуваах нь 2. Тэгээд энэ бол ингээд тэнцүү r ирэх юм. Тэ? r ирэх юм. Эхлээд энэ хоёр зэрэгцээгийн хооронд нэмээд r-ыг хуваах нь 2 болгож аяад тэнгуүтээ энэ хоёрыг нэмчихээр эхлэх юм одоо ийм юм болчихлоо гэсэн үг тэ. Ингээд r ирэх юм. Тэнцүү 3 r-ыг хуваах нь 2. Энэ манай өмнөхөөс ялгаатай байж байгаа юм уу? Энэ болохоор 2 r-ыг хуваах нь 3. Энэ болохоор 3 r-ыг хуваах нь 2 гинэ. За 3 r-ыг хуваах нь 2 юм бол r ерөнхий тэнцүү 3 r-ыг хуваах нь 2 юм бол p2 маань яах юм бэ гэхээр o квадратыг хуваах нь r ерөнхий тэнцүү o квадратыг хуваах нь 3 r-ыг хуваах нь 2 болчихсон тийм. Тэгэнгүүт тэнцүү o квадрат үржтэн байрын эслээд 2-ыг хуваах нь 3r болгоод 2o квадрат хуваах нь 3a. Тэнцүү p2. p2 маань юм байна. Хацаа ол гэдэг маань болохоор p1-ийг хуваах нь p2 юм байна. p1-ийг хуваах нь p2. p1-ийг хуваах нь p2. p1-ийг хуваах нь p2. Тэнцүү p1 маань болохоор 3o квадрат хуваах нь 2r. Энийг хуваах нь гэж хагаад p2 маань болохоор 2o квадрат хуваах нь 3r байргийн слайд үрчлээ. 3o квадрат хуваах нь 2r үржтэн 3r дээрээ гараад доороо 2o квадрат нь гарч ирээд o квадратыг дараад r-ыг r-тай дарчгаар дэлтэй 3 3 9 доолтой 4 4 2 2-ийн дээр үгэт те. p1-ийг хуваах нь p2 гэдэг бол 9-ийг хуваах нь 4 юм байна. 9-ийг хуваах нь 4. 9-ийг хуваах нь 4. Нөө. Тэ 9-ийг хуваах нь 4 юм байна. Шинээр гарч ирсэн өгнөд гэхээр эсэргүүцлийн хэмжээ нь одоо энэ нөө тэдэн он гэдэг хэмжээ нь л баг. Тэдэн он гэдэг хэмжээг л л. Тэгээ батарей нийт чадлан тийм байлаа. Хэрэгжилж байгаа чадлан нийтдээ тийм байлаа. Тусаад эсэргүүцлийг нь үл тааж болно гэсэн. За ийм юм гарч ирсэн юм байна. Скриншот хийгээд цээжлээд аваарай. Мэдчих хэвээр юм юу гэсэн бэ гэх юм бол юу юм. Тэгээд нэг цуваа үед те. Цуваа үед болохоор ерөнхий эсрэгцлийн болохтой бүгдийг шууд нэмчихнэ. R2 R3 гэдэг. Хэрвээ ийм зэрэгцээ байх юм бол 1 2 3 гэдэг. Ийм зэрэгцээ байх юм болохоор R эсрэгцлийг нь болохтой 3 3 нэмнэ. R1 R2 R3. Тэ тэгэнгүүтээ яах юм ийм гүйдэл байх юм ийм хэлэх байх юм бол энэ хоёр цугаа гэхлийн хооронд нэмээд нэг болгочоод тэгмүүдээ хооронд зэрэгцээгийн хооронд нэмээд нэг болгочоод тэгснэ энэ хоёрыг нэмэнгүүтээ цуваагаар нэмээд яах юм r ерөнхий эсрэгцлээ авчиж болно ч юм уу. Эсвэл ийм байж болсон уу те. Ийм байх юм бол энэ хоёр цуваагаар нэмчээд дараа нь энтэйгээ зэрэгцээгээ нэмэх юм бол r ерөнхийг олчих болно. Тэгээд r ерөнхийг олцсон байхад чадал гэдэг бол ажлыг хуваах нь хугацаа тий. Тэгээд ажил дээр болохоор шууд OET гэдэг нэг томьёо байгаа. Өөрийн O тэнцүү ER гэдэг омын хууль байгаа. Ер нь бол O тэнцүү ER гэдэг энэ омын хуулийг тэгэнгүүтээ энэ O тэнцүү ажил тэнцүү OET гэдэг ажлынхын томьёо дараа нь чадал тэнцүү A хуваах нь тий гэсэн тодорхойлолт нь энэ гурыг бол мэдчих хангалттай байхгүй. Тэнгүүд болохоор энийг мэдж байгаа юм бол эндээсээ уг нь орлууллаа, ийг нь орлууллаа, энийг нь орлууллаа гэдгээрээ шууд e квадрат rt болгодог ч юм уу эсвэл u квадратыг буух нь rt болгоод тэгснээр дараа нь тэд нь хуваалаа гэхээр энэ ажлынхаа орны доор байгаа юм авчираа тавьчих шүү дээ. Тэгмэд болохоор u e боллоо, e квадрат r боллоо, u квадратыг буух нь r боллоо гэсэн юм гарч ирээд байгаа юм тий. За энэ юм байла. Баярлалаа. Баяртай дараа дахин уулзъя.